Зайлаар алан шүү гэж баг хэлж байгаа юм байна те. Нилээ ингэ ширүүн тогшин байна. Улаан яг хотын төв биз дээ одоо энэ те. Яг Парисын төв биш л. Одоо ингэ тамхи зарж, хав тамхи зарж. Тэр бол ингэ хоорондоо зодлоход хэлсэн байна. Европт очих юм бол ерөөсөө модноос нэг түгэд амьдрчин гэсэн бодолтой улсууд ирээд тэгээд Европт ч балардаг байхгүй. Тэгээд дандаа ерөөсөө буруу зүрх тийшээ халтарч ордог. Тэгээд нөгөө их хэзээ үнэ хэлдэггүй. Ингээд байж байгаа залуу үеийг шимжигддэггүй бүгд ингээд яаж байгаа. Монголоос очивол Монголоос гарын очивол амьдрал сайхан болох гэдэг. Тэгээд яриад байдаг эцсийн дүндээ хамгийн сайхан орон үний их орон тий. Тэгэхээр Монгол бол боломж байна. Боломжийг олж хараад амьдрах чадвар нэр ингэж хүний эрхэнд нөгөө нэг жаргахад өөр эрхээр зов гэдэг үгийг л одоо ингээд бодит дээр нь мэдэрч байна. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. За сайн байцгаана уу. Ингээд Франц улсын Парис хотын Эйфелийн цамхаг дээрээс мэдчилж байна. Ингээд Европ тэврүүгээ буцаад ороод ирлээ. За тэгээд Франц улсынхаа влогийг эхлэхийн өмнө та бүхнээс бас нэг юм асууя. За та бүхэн яг гар утсан дээрээ энэ игүүнэ япэ татсан байна уу, ашиглаж гин үү тийм ээ. Тэгээд ерөөсөө энэ одоо жишээлбэл энэ Франц улс мус бүхий л улс ороо ер нь шаардлагатай бүх мэдээллийг бол та бүхэн байна игүүнэ япэ гар утсан дээрээ татаад. За ингээд бол та бүхэн маш их таны амьдралыг бол хэлбэрчлэх юм байгаамаа. За тэгээд өнөөдрөөс эхлээд бол над дээр бас шинэ одоо ивент итгэгч бид бүхэн хамтран ажиллахаар болж байгаа. За энэ бол PC Mall тэгээд малгай толгой хов центр нь бол хараахан бас ирж амжаагүй байна нөгөө энүүхэн ойрхон энэ Монголоос хувцсан маань гараад одоо энэ Швейцарын Женев хотод ирж байгаа. Тэгээ би энэ Францын дараа Швейцар орно. Тэгээд Швейцараас бол ингээд PC Mall-ийнхаа хувцс лого могог ингээд өмсөд бас та бүхэнтэйгээ ингээд уулзаад явах юм ба. За тэгээ мэдээж Франц улсад бол ганцаараа яваагүй. Тэгээд намайг бол үнэхээр сайхан халуун дулаан сэтгэлээр хүлээ авч Парис хотыг танилцуулахаар болсон нэгэн бороогоо танилцуулъя. За сайн байна уу? За сайн байцгаана уу. Та бүхний өдрийн мэндийг хүргье. Бүгдээ сайхан үлдэж байна уу? За манай өөрийгөө нэг нэр за тэгээ энд юу хийж ийн хэр удаж байна тийм ээ? Нэг товчхон танилцуулаад өгөөрэй. За намайг Батболтын үн болд гэдэг өөнөө гэж дуудаж болно доо. Тэгээд эхнэр 3 хүүгийнхаа хамтаар Франц улсад 9 жил болж байна. Тэгээд дажгүй шүү. Тэгээд эргэцэн Монголдо очиод тэгээд сайхан байна гэж бодож байна доо. За баярлалаа. За тэгээд юу яах гээд байна? Одоо ингээд бит хоёр Эйфелийн самхагаас эхлээд энэ Франц бол ер нь бол сайхан муухай бүгд холилдсон улс. Тэгээд сайхан юм ч бас өнөө надад үзүүлэе гэж байна. Муухай юм ч бас үзүүлэе гэж байна. Тэгээд өөнөөг мэн бол манай одоо бас Монголын ютубер төшиг маань төшгийн найз юм лээ тий. Тэгээ төшгийн Франц дахь их дотны найз. Дээр нь манай бас миний өмнөх Европ аяллаар та бүхэн мөнхөө гэд манай ангийн хүүхдийг таньдаг болсон баг тийм ээ. Айгуу том биетэй. Тэгээ мөнхөөгийн маань бас найз юм байгаамаа. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. Тэгээ Эйфелийн цамхаг маань бол таг доороосоо бол ингэж харагддаг юм байна. За тэгээд Франц улс маань бол 67 сая хүү амтай. За бас дэлхийд бол маш хүчтэй том гүрнүүдийн нэг байгаа. За гудамжинд бас ийм 0 байдаг юм байна. Тэгээд бас өмнө нь харж байгаагүй 0 байна л да. Пас гээд ингээд онгооход ингээд энэ 0 гэсэн үг. Тэгээ хөнгөнөөр би засвал ийшээгээ ингээд би засчдаг юм байна л да. Ингээд шууд гадаач би засаад байгаа юм шиг те. За нэг ийм 0 байна. Нөгөө талаас нь орох юм бол бас арай өөр 0 байдаг юм шиг байна. За тэгээд эн чинь ингээд мэдрэгчтэй. Савнтай гар мараа Энэ усыг бас ууж болно шүү дээ. Ууж болно гэж. Тэгээд цэвэр ус. За ийм юм байна. За одоо өнөө намайг энд ингээд нэг нэлээд бас энэ Парисын тэ зах замраагүй одоо жоохон аюул эрсдэл өндөртэй тийм ээ. Ийм гудамжинд авчирсан байна л да. Тэгээд энд би ерөөсөө санаанд орсонгүй. Одоо та хэд ингээд харуул миний энэ ард нэг ногоон күрчтэй тэгээд нэг юм хятад ихч зогсож байгаа үз. За ийшээгээ ингээ эргээ харахаар энэ цагаан күрчтэй энэ алхаж байгаа. Тэгээ энд яг юу ийм хүмүүс зогсоод ингээд эргэлдээд байгааг нь би одоо тайлбарлуулах гэж байна. За энэ болохоор аюултай гэдэг нь болохоор юу аюултай гэх юм бол ер нь хулгай дээрэм хийх бол аюултай. Тэгээд цүнх мөнгө авах боломжтой. Тэгээд одоо миний хойшоос харуул ингээд ер нь хятад эмэгтэйчүүд биеэ үнэлж идэг. Гэтэ биеэ үнэлэх нь хууль бус. Тэгээд хэрэв баригдвал мэдээж асуудал үүснэ.
Тэгээд ийм ер нь нэг ахмад насны нэгтэд хүмүүс эмэгтэйчүүд бие үнэлнэ. Айгу. Гэхдээ тэгээд одоо ийм ахин насны эмэгтэй хүмүүс чинь ямар хүмүүст бие үнэлдэг юм бэ? За би сая мэдгүй. Гэтэ заяа сонсноор бол ер нь бол жоохон араб мараб ч юм уу тиймэрхүү бас нэг дээшээ насны тийм хүмүүст бие үнэлдэг сонсчихсон. Тэгээд мөн болохоор хямдхан гэсэн ер нь бол хямдхан гэж. Тэгээд урд бас ер нь бол 50 евро гэж сонсчихсон. Тэгээд бас Булоны ой гэж байгаа. Ер нь бол Францын хамгийн алдартай хэсэг байдаг. Тэнд бас ер нь бол тэнд бие үнэлтүүд болдог. Ер нь бол шууд утгаараа ой мод заяа. Тэгэл ер нь бол ой мод руу ингээл ордог тийм юу байгаа. Одоо яг ингээл Одоо энэ гурав бол ингээ бодлантын мэдэгдээ шууд царайгаа нууцж чинь л да. Ингээд өөрсдөө илчилчихэд байгаа байхгүй зүгээр л зогсож явал болсон чи хүн хэлбэгдүүлсэн ч яж болно шүү дээ. За ингээд оронгүй байгаа. тий өстой санаанд оромгүй юм бэ. За манайхан тэгээд одоо би энэ Парис дахь байрны үн харуулъя. Тэгээд энд жишээ нь 23 м2 байр байна шүү дээ. 259 мянган евро гэдэг чинь 1 тэрбумын үнэтэй 23 м2 байр. Энд 83 м2 байр бол бараг 3 тэрбум 500 сая төгрөгийн үнэтэй 4 өрөө. За 72 м2 бол ингээ 3 тэрбум ч юм уу. Ер нь бол ийм амар Монгол төгрөгөөр шилжүүлвэл амар үнэтэй юм байна л да. Одоо жишээ нь тэрбум төгрөгөөр бол Монголд бол 200 м2 маш гоё орон сууц. Жишээ нь Улаанбаатар хот мод авчих болно. Тэгээ ер нь яг энэ Европ за тэр тусмаа Францад ажиллаж амьдрахад ер нь одоо нэг ийм төсөөл байдаг штэ. Манай монголчуудын төсөөл ер нь нийтлэгээр юм билэ. Яг ирж үзээгүй байхдаа одоо жишээлбэл ирээл ерөөсөө л тэгээд амар өндөр цалин аваад айгүй ингээл мөнгө төгрөг хураагаад ингэдэг гэсэн нэг юм хүлээлттэй л ирдэг юм билээ л дээ. Байр маараа зараад энэ дээр ер нь яг одоо 9 жил амьдарч байгаа хүний хувьд яг юу гэж энд ер нь амьдрахад хэр одоо улс вэ? Би яг тийм төсөөлт иржсэн аахгүй анх ирээл. За залууч байсан одоо 20 дэхтэй хүүхдээр ирсэн шлэхөө тэгээд за амьдрах байгаа гоё болгоё. Гадаашаа гарчлаа юм гоё болчихно гэж бодож ирсэн. Тэгээд Францад ирээл бүх юм боцтоос бүр хэдэн градус өөр. Энийг бол энчээ байсан хүмүүс ч мэдж байгаа. Энд байж байгаа боцсон хүмүүс ч мэдж байгаа. Хэцүү. Ер нь бол маш хэцүү. Бүх юмыг одоо амар хүлээлтэнд авна. Тэгээд тэрөө бид нар анх ирж байгаа хүмүүс бол ингээд цагаач дөрвөчтийн статусаар бичиг баримтанд хандлаа гэхэд манай Монгол улсад дайн дайжинг улс яагаад тэр Сир, Афганистанаас ирж байгаа хүмүүсээс таныг түрүүн тавьжиж энэ улсад амьдрах эрх өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд асар их цаг хугацаа ер нь орно. Төвчээртэйг тулна. Тэгээд нэгдүгээр бичиг баримтгүй байх юм бол та ажилд орох боломжгүй. Хоёрдугаар хил улсын сурахгүй бол ажилд орох боломжгүй. Тэгээд ажилд ороод ажилд авж байгаа хүн бичиг баримтгүй хүнийг ажилд авахаараа өөрөө асуудалд орно. Маш өндөр 30 мянга 40 мянган евронд торгуул дундаг учраас барагтаа ер нь авдаггүй. Дээрээс нь бас энд мөнгө хураана гэдэг ойлголт бол ерөөхдөө бол бараг байхгүй. За одоо л ерөөхдөө энд за нэг 10-15 жил болж байгаа хүмүүс маань одоо л яг нэг нэгдүгээр үеийн цагаач тэрийн юм болчихж байгаа. Хоёрдугаар үеийн хүүхдүүд нь ашиггүй нэг сайн сайхан гоё болж байгаа. Асар их цаг хугацааг энд төлснийхээ хариуд нэг гайг уучраа болж байгаа. Тэгээд ер нь бол төсөөлжсэнээс шал өөр газар. Үнэхээр яг хөө мэдээж аялал зугаалахад бол үнэхээр сайхан газар, гоё сайхан мэд үзчихнэ. Яг дотор нь нийгэмд нь ороод амьдрахад бол хэцүү шүү. Бас хил усын сургаал хэсүүлнэ. Тэгээд бичиг баримт мэдээж гоё дардан замаар явцсан хүмүүс бол байгаагаа үүсэхгүй шүү дээ. Миний хувьд хэм бол тийм хязгаарч байгаагүй. Яг цагаачаараа ороод таныг бол манай цагаачаар авахгүй гэж тэгсэн. Тэгэл маш олон жил хүлээгээд тэгэл одоо шүдээ 100 гэж ярьдэн да. Тэгэл өсөх үедээ өснө, хоног газаргүй байр савгүй байх үед байна. Тэгэл ер нь тэгсний үр дүнд нийгэмд хүрэх боломжтой. Гэхдээ бас хэцүү шүү. Зандаас нь шантарна ер нь бол. Тэгээд одоо энэ чи ер нь ингээд дундаж цалин хэд байх вүлээ? Дундад цалин за нэг хэдэн жилийн өмнө бол 1200 байж байгаа. Одоо нэг 1500 болчиход байгаа. Гэхдээ Бэлэг, Холландыг харьцуулах юм бол цалин багатай. Тэгээ өртөг бол өндөр, өртөг бол яалч өндөр. Одоо эдгээр ингээд байрнууд зарах үн ингэж байгаа. Түрээслэе гэж бодох юм бол ер нь бол багадаа 1000 евроноос ер нь байраад төлнө шүү дээ. Тэгээд 1500, 1800. За тэгээ хүүхдтэй бол яг хуу бичиг баримттай бол шүү. Бичиг баримтгүй бол хэцүү. Бичиг баримтад улсаас тодорхой хэмжээг нь хөнгөлөх тийм юм бас байгаа. Цалин ерөөхдөө бол Европтой бол тийм өндөртөө орохгүй. За Испани одоо өөр улсуудыг бодох юм бол бас гайгүй одоо орно ер нь бас тийм. Гэтэ Испанч бол өртөг бас гайгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгж сонсч байсан ер нь. Тиймэрхүү байна да. Өртөг бол ер нь амар юм байна. Энэ зүгээр нэг одоо
Бүүргэр ч юм уу авч итгэтэл баг эн чинь 20 евро юм уу баг тий? 10-аас 20 евро байх шиг байна шүү. Мэдээж ер нь McDonald's, KFC одоо нэг алдартай франчайз юунууд ороолаас гайгүй. Тэгээд мэдээж ресторан орох юм бол 20 евро, 18 евро одоо стейк гэдэг ихэд нэг тийм. Одоо тэгээд рестораны бизнес бас Францад жоохон дампуураад байгаа тийм юм бас ажиглагдаад байгаа. Угаасаа Европын эдийн засаг, Франц эдийн засаг жоохон хэцүү болцсон. Улс төрийн байдал ч гэсэн одоо дайнд ажилтай холбоотойгоор аюу хэцүү болцсон. Тиймэрхүү байгаа. Тэгээ ер нь нэг ийм үг байдаг одоо суусан нутаг зовлонтой, сонсон нутаг жаргалтай гэж. Тэг хүн яг нөгөө өөрийнхөө байгаа их орны одоо ямар боломж үндэс нь байгааг бас нөгөө их дутуу мэдэрдэг юм билээ л дээ. Тэгээ яг үндэ би одоо ингээд Европын чинь миний бараг бас л 13 төвдөх би бүх улсаар нь явна. Ер нь маш олон ингээд хүмүүстэй бол ярилцахад бас яг иймэрхүү ер нь юутай байдаг юм билээ. Яг тэр мөнгө зөнг хураа муран гэдэг бол их хэцүү юм билээ. Тийм нөгөө солонгос шиг биш. Тэгээд ер нь бол ингээд эх орондоо сайхан болгоё, зөв болгоё. Эх орондоо сайхан амьдрий. Бусад улс оронд бол бүгдээрээ те аялдаг. Тийм бол хэмжээнд бол улс орноо сайхан болохын тулд бас нийтээр анхаарах хэрэгтэй юм билээ шүү. За энд нэг ийм өлсгөлэн зарлж байгаа. За нэг ийм үйл явдалтай таарлаа. Тэгээд энэ яг яасан гэж юу сая хөө? Энэ Зихра Куртая гэдэг энэ Туркийн тэгээд антифашизмын эсрэг тийм сэтгүүлч юм байна. Тэгээд сэтгүүлч энэ Франц улсад улс төрийн оронд бол одоо политик тийм оронл хүссэн чинь Франц улс татгалзаад улс руу буцаахаар болсон юм байна. Энэ одоо цагаачлалын асуудал, энэ бол яг бодиттой асуудал. Энэ одоо энэ хүн өөрийнхөө ингэ зураг хөргийг ингэ тавиад энэ чинь майхан зайхан ингэ бариад өөрийнхөө төлөө ингэ тэмцээд үнэхээр яг жигнэсээ байгаа байхгүй одоо. Жигнэсээ юм шиг байгаа юм тий. Улстай очих юм бол ингэ улс төрийн асуудалтай гэдэг. Тэгэнгүүт Монгол улсаас бид нэр цагаачлж ирэхтэй бид нэр заримдаа цагаачлахын тулд худлаа түүх зохиодог ч юм уу тиймэрхүү асуудал гарна. Тэгээ мэдээж энэ Франц улс тэнийг хүмүүс ш. Тэгээд Франц улс таныг одоо ингээд улсдаа ингээд амьдруулахгүй гэдэг ингэчдэг байхгүй. Тэгэхээр л ер нь яг жигээ хог дээр өсөрдөг байхгүй. Тэгээ хараа ийм хүмүүсийг одоо Франц улс одоо цагаачаар авахгүй шүү дээ. Одоо амьдрах хэрэг нөхгүй шүү дээ. Тэгэхээр манайхаас очиж байгаа хүмүүсийг одоо яаж одоо энэ хүмүүсийг урдуур тавьж цагаачлуулах юм те. Тэгэхээр энэ асуудал. Ер нь ирсэн одоо монголчууд хэр их ингээд балраад буцдаг ч юм уу тохиолдол хэр их байх вэ? Ер нь л цөөнгөө шүү. Ер нь бол цөөнгөө. Яг эхний гараа Монголоос яг үнэхээр ингээд цагаачлаад ингэсэн хүмүүс маш ховор тохиолдол аавна. Ингээд сайхан Монгол хоолныхаа газар ирээд сайхан ингээд бууз сайхан сүши мүши их сайхан хоол идээ сууж чинь. Тэгээд энэ рестораны эзэн ахыг танилцуулъя. За сайн байна уу, намайг Нара гэдэг. Би Наранбаатар Дорнотынх. Тэгээ одоо Франц төрөд 17-8 жил болж байна. Тэгээд нэг хувийн жижиг бизнестэй тэгээд энийг аваад гэр бүлээрээ ингээд энэ бизнес хэрэглээд явж байна да. За тэгээд сайхан ололоор танилцсан тахаа маш их баярлалаа. За ах маань ресторанаас гараад намайг бас нэг юм үзүүлж юм л да. Тэгээд жоохон урагшаа хөдлөөд өгөөч хаа. Энэ юу гэдэг гүр үлээ хаа одоо? Түнэл. Одоо энэ түнэлийн дор хараа ингээд нэг баахан. Ингээл за мэдхгүй энэ өчнөө байна. Ингээд хоошоо мошоо бол сая анх орж ирэхэд битүү байсан. Тэгээ эн чинь хаа одоо цагаачлах гэж ирсэн хүмүүс үлээ. Тий одоо Африкаас ингээд өөргөө амьдрал хайж байгаа хүмүүс шүү дээ. Зарим нь үнэхээр дайм байлдаа одоо нэрвдээд гэр оронгоо болцсон тийм хүмүүс ч байна. Тэгээд одоо амьдрал хайж байгаа хүмүүс. Айгуу гоёор төсөөлөл ирлэл бол маш их одоо мөнгөтэй болно. Ингэн технологиэл мэдээж л гол ус гатлал ирж байгаа юм. Далаа малаар шууд хууль бусаар зөксөж орж ирж байгаа штэ хэл. За тэгээд Парис маань ийм юм байна л да. Одоо ингээд ийм нэг замын тойрог мориг ийм нэг сул зам ч юм уу эсвэл нэг ийм түнэл мүнэлд ингээд битүү ийм нөгөө түрүү харуулсан те энэ нөгөө майхнууд байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ болохоор ингээд мэдээж нөгөө нэг цагаачд тэгээ яг уу сая ингэж тайлбарлаж байна л да. Өмнө нь бол ингээд нөгөө олон жилийн өмнө бол Европч нөгөө их гоё. Одоо цагаачд магаачтай ирэхээр нөгөө айгуу гоё хүлээж мүлээж авдаг тий. Тийм байжгаад одоо болохоор ингээд нөгөө цагаачтын байр майрандаач ялангуяа ганц бие хүмүүн энтер байх юм бол бүр ингээд хүлээж авдггүй. Тэгэл яг энд ингээд хүмүүс ирээд амьдрах газар байхгүй ч одоо амар үнэтэй шүү дээ. За тэгээд ингээд байж идэх юм байна. Тэгээд нэг хүнтэй бас ингээд нэг ярилцъя гэж үзээд
ууг нь тэнцээ ингээд манай ах маань ярилцаал байна л да. Тэгээд яриа өгөхгүйгээд тэгээд байна. Чад гэдэг улсын иргэн юм байна. За сая тэгээд тэнд сууж исэн нэг 7-8 залуучуудтай яриа авъя гэж ярих гэж үзлээ. Ер нь бол зайлаар алан шүү гэж баг хэлж байгаа юм байна те. Нилээ ингэ ширүүн тогшин байна. Та тэгээд ер нь энэ орчинг ингээ сая бол бас гуруулаа алхаж харлаа те. Тэгээд та ер нь одоо эндийг ер нь юу гэж үзэж байна? Одоо Францд бол дээхнүүд бол сайхан амьдарч байсан одоо амьдрал бол байгаа. Тэгээ одоо бол тэр сайхан амьдрал бол дууссан. Тэгээ одоо Франц Европ дуусч байна. Тэгэхээр та нар ингэж наашаага одоо хамаагийн төрөнгөө золиослоод амьдралаа золиослоод одоо наашаа ирэх шаардлага байхгүй. Энэ яг үнэн амьдрал бол яг энэ л юм. Ингээд одоо хар. Одоо цагаачж харуулж байгаа жоо ийшээ харуулч. Одоо ингээд эднэр бол ингээд сайн сайхан амьдралыг л одоо ингээд мөрөөдөж хүсэж ирж байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр бол эднэр ингээд яг үнэн төрх нь бол яг л ийм байгаа байхгүй. Тэгэхээр худлаа та нар одоо Европын амьдрал сайхан одоо өөр сайхан гоё газар очиж гинэ гэж байгаа бол тэр сайхан амьдрал маань байхгүй болсоо. Европ өнөөдрийн яг байгаа амьдрал бол яг л энэ. Ингээд энэ годомжинд амьдраад өнөөдөр одоо ингээд одоо тэр үеийн одоо нийгмийн ажилтнууд буюу одоо ассистент социал гэдэг Францаар болдог энэ хүмүүс өнөөдөр одоо харьцааны хүртэл өөр болсон тийм үү? Одоо үнэхээр энэ улс одоо энэ Европ төвчин ачааллаа дийлхэ болоод үнэхээр одоо яг үнэн байдал нь одоо яг байгаа нь энэ аахгүй. Тэгэхээр миний Монголын ард түмээ Монголдо сайхан амьдрал байгаа шүү. Монголд бол хичээж чадвал, хөдөлмөрч чадвал зөндөө сайхан боломжууд байна. Монголч тийм ядарсан улс орн бас биш шүү гэдгийг хэлмээр байна да. Тэгээд би бас үнэхээр санаа нийлж сая тэгээд ахт ингэсэн байхгүй юу? Нөгөө ер нь ингээд хилчүүл зөндөө олон бас монголчуудаа буян болох юм а гэдэг алдаа гаргахаас нь сэргийлж одоо бол ингээ манайха хамаг юм зарж үрээд ингэж Европ руу явдаг тийм цаг үеийн Европч биш болцсон монголч тийм одоо юу биш болцсон. Тим яадгийн алдсан улс биш. Би хэлээд байгаа яваад бүр мэдрээд байна. Монгол улс 200 улсаас нэг хүнд ногдох орлогоор 94-т явж байгаа. Энэ чинь Монгол улс чинь одоо энэ хүмүүсийг бол би үнэхээр ойлгож байна. Яг энэ улсын иргэд бол инкээс өөр замгүй байхгүй юу. Тэгээ Монгол улс чинь тийм биш шүү дээ. Бид нар л өөрсдийгөө маш буруу боддог. Хамгийн ядуу, хамгийн болж бүтэхгүй орн гэд яг үүндээ бол тийм биш шүү гэж. За энэ вэ штэ тий манайха. Одоо энэ ингээд нийтийн эзэмшлийн талбай юм байна тий. Тэгэнгүүт ингээд энд одоо ингээд Румын Болгарын цэган буюу Румын Болгарын бас иргэд штэ. Тэгээ паспорттай иргэд тий. Тэгээд ингээд одоо энэ чинь ингээд өөрсдийн ийм нөгөө юугаа байгуулчихсан юм байна. Хууль бус утга. Одоо энд ингээд дээрээс нь оруулахгүй сая нөгөө орох гэж бас ах ярьж үзлээ л дээ. Тэгээд зөвшөөрөхгүй байна. Тэгээ шууд бөөндөө хурч ирэл яачдаг юм байна. Дургуутчдаг юм байна. За дээрээс нь ингээ харуулчих би камераа сунгаж хагаад. За нэг иймэрхүү чулуу орж ирэх юм манайха болгоомжтойгоор. Шидэн штэ чи камер харуул те. Чи ингээд бүр тэр гашааны ингээд энэ одоо энэний цааталчаа хурдны зам байгаа байхгүй юу? Тий. Хурдны зам ингээд дагаад одоо нэг юм эзэнгүү талбай байгаа даа шүү дээ. Цэцэрлэгдсэн талбай. Тэгээ тэрийг одоо ингээд дагсан энэ юм юу байгаа байхгүй юу? Хоосон талбай дээр эдгээр ингээд байрлчихж байгаа байхгүй юу? Одоо энэ гал түлж шүү дээ. Тий, ерөөсөө ингээд тий яндангууд ингээд биш нэг симэрхэн камера болгочих юм уу? Тий, энэ талаас бол харагдахгүй хаа. Энэ ханыг чи ашиглаад юу болгоцсон байгаа шүү дээ. Тий. За ингэж сайхан Францын пресс утдаг нэг гал бол төлсөн хүмүүс. Өөртөө ингэж юмэр хашцсан амьдч чийдэг юм байна. Юу вэ? Энүүгээр бас ингээл дахиад одоо энэ чи амьддаг байх нь шүү дээ. За одоо ингэж Парис гэдэг хот байна бас баларж байгаа юм байна да. Одоо энд ингээд дахиад байна. Энд дахиад байна. Тэгэл чи бол ингээд майхын юу нөгөө цагаач цэгантайгаа холдсон байгаа хэ. Энд бас дахиад нэг байна. Чи одоо ингээд улаан яг хотын төв биз дээ одоо энэ тий. Яг Парисын төв нийслэл. Тэгээ дахиад баахан нөгөө дөрвж ирсэн юм майхан төв хүмүүс. Энд ёстой үнэхээр муухай болж байгаа юм байна. Би одоо өмнө нь ирж үзэг болохоор угаасаа бол ийм байгааг үздэг хаа. Хараач юм баггүй. Энэ одоо тэгэл ерөөсөө ийм юм байна манайхаа. Жохон явж байгаа бол
Бах ийм юмнууд. За энд ингээд үнгүй бас ийм тусаж мусаж хоол мол өгдөг. Йоо, юу вэ ч та. Тийм байна да. Үүнээс болоод ингээд ер нь Европод бол дөрвөсдөд тун одоо тааламжгүй ханддаг болсон. Бичиг баримт тэгж өмнөшгөө юм биш болсон. Тэгээд эдийн засгийн жиннээс болж ер нь маш их хүндэрч байгаа нийтлэгээрээ маш олон бидний мэдээлэлээс харж байгаа. Тэгээд нэг энийг л бас нэг анхааруулж хэлэхгүй бол болохгүй юм байна. Гэхдээ энэ нэр хотын төмөг гэхэд нэр энэ ч бол ингээл эдгээр бол ингээд одоо архичд биш, хар тамхичд биш. Зөвхөн хууль бусаар хил зөрчиж орж ирээд бичиг баримттай болох гээд найдаад гордоод байж байгаа хүмүүс. За одоо энэ хавар бол ингээд нэг хүтэн хүтэн царайтай юм нөхдүүд байна л да. Тэгээд эн чинь одоо бас л хотын төвтэй байгаа. Тэгээд эдгээр яг яадаг хүмүүс гинэхэ. Эдгээр одоо ингээд тамхи зарж гэн, хар тамхи зарж гэн, хашиш гэдэг нөгөө юу канабис тийм юм зарж гэн. Тэгээ тийм хүмүүс ахгүй. Жинхэнэ Аль улсынх юм байна энэ? Одоо энэ эдгээр одоо ингээд альжирууд шүү дээ. Ерөөсөө л яг альжир тий. Тэгээд энэ нэг буудал яваад цаашаа одоо энэ Өмнөд Азийн энтгийг нөгөө Бангладеш, Шри-Ланк, гэх тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс байдаг годомж байгаа шүү дээ. Яг энэ хав болонгот ерөөхдөө энэ альжир юм хүмүүс байгаа байхгүй. Марок хүмүүс. тамхины нэмэгчтэй. Яг үн тийм хүмүүс. Тэ. Харууд нь яг харууд ч бас ийш дахиад нэг буудал яваад тэр нэг шатуу юу лээ шатуу дүү гэдэг метроч нь олонгод яг Африкууд байгаа байхгүй. Айгу сони эдгээр ч нэг юм бүлэрхэж амьдрал тийм тий. За одоо ингээд бид гурав Парисын одоо нөгөө ийм байдгийм байна л да. Одоо ингээд энд ер нь байгаа нь улсынхан байж тээ тийм ээ. Ингээд юу юугаараа байцдаг юм байна шүү дээ. Ингээд улс улсаараа яаж хийж агаад нэг юм дүүрэг хороолол тийм ээ. Годомжинд ингээд сугалцгаачдаг. За энэ болохоор ерөнхийдөө ингээд манай Африкуудын байдаг годомж юм байна. Одоо тэгээд тэрүүгээр бол түрүү ингээд бас орилолтоо бол хоорондоо тийм ээ. Цаг дуураад ярьцгаагаал ийм байна. Тэгээ ер нь бол яг энэ Парисын бас хамгийн эрсдэлтэй эвгүй одоо дүүрэг гэх юм уу тийм ээ хэсэг гэх юм уу. За тэр нь бол ерөнхийдөө энэ хавьдаа орж байгаа юм байна. Тэгээ яг хуу би бол нэг ийм төсөөлттэй байна. Зөвхөн өмнөх туршлагаас харахад эдгэрнийг бол ингээд өөрсдийн оролдохгүй бол ер нь бол ягчдаггүй. Зөвхөн миний юугаар ингээд нүүр мөрлүүн хэрвээ тулгаж камераар бичээл юм зам асуугаал тий ингээд өдөөд ах юм бол эдгээр бол сайхан үзэлцдэг. За ер нь бол нэг тиймэрхүү хүмүүс бол байдаг юм аа. Тэгээ мэдээж бол ганцаараа бүр шүн мөн явал ер нь дээрм тонвол байх уу энүүгээр? Шүүрхүү дээрмтгүү. Одоо тэгээд хоёр талаас нь өргөөд гурван бүгдийг суулгах гэсэн өдөр түүх байгаа шүү дээ. Гурваныхан бүгдийг суулгахад хоёр талаас нь гарна шигдсэн байсан болохоор гарааг батгаас шүү. Таныг тэгжсэн юм уу? Манай хатан маавыг тэгжсэн. Өө шууд хоёр талаас. Өтөрөө шахаад байж байгаа та бүгдийг тайлах гэсэн чинь бүгдийг суугаагүй гэж нөгөө гарна шигдсэн байсан. Тэгээ хаяа явсан. За. Гэх мэтлэн тэгвэл бас юу байх юм бэ? Тэгээ ер нь бол юу байгаа байхгүй юу? Одоо ингээд энэ хэсгээр явхаар бол яг үндэ ингээд Францад явж байгаа юм уу хаанч явж байгаа ингээд жоохон эргэлцэхээр тиймэрхүү бол ийм орчин байд юм байна. Тэгээд та хэд миний Суринам гэдэг улсын бичлэгийг хэрвээ үзчихсэн бол Френч Гаяна гэдэг нэг улсад би нэг хөл тавьчаад явсан шүү дээ. Нэг Францын нутагт дэвсгэр. Тэр улс бол жишээ тэр чигтээ ингээд хар ярьж та. Гэхдээ бүгд Францын паспорттой. Тэгэхээр энэ ч бол одоо аль нь ч байж бол магадгүй юм байна те. Энд тэгээд яг яагаад ингээд яг энэ хэсэгт нь ийм одоо яг Африкт байгаа юм шиг ийм хүмүүс нь байгаад байна. Яг энд болонгоч нэгдүгээр болонгод одоо энэ Африк хүүхнүүд эрэгтэйч бай эдгээр чинь нэг үсний асуудалтай шүү дээ. Тэгээ энэ үссээ засуулах гэж нэгдүгээр ирж байна. Тэгээ хийвлээсээ хийх гэж ирж байна. Хоёрдугаар гэх юм бол энэ хавьд нөгөө Африка чиглэсэн нөгөө карго юм хүм гэр одоо бид нар шиг шүү дээ. Гэр орон руугаа юм хүм явуулдаг. Тэгээ карго маргоны үйлчлэгнүүд байна. Тэг. За одоо энд ингээд муудалцаад хоорондоо. За орилж мөрлөл
Ер нь бол гэхдээ амар тухгүй юм байна уу? Яг ингээд Парисаар явбал одоо эдгээр бол ингээд хооронд бол зодлоход бэлэн байна. Тэгэл ерөөсөө хаасаагүй юм байна энэ аваар бол. Тэгэд юу яадаг вэсэн? Би чи бас Солонгост байхад Монгол таун гэж байдаг байсан. Одоо ч байгаа л да Монгол таун. Тэгэхээр тэр хэвд ингээд бас монголчууд маань цуглдсан. Би чинь тэнд бас чамдаанаа ингээд чирээл тэхийн зогсоолынхан гэдэг шиг ажил хайгаал бас явж идэг байлаа. Тэгээд яг тэр шиг ингээд ерөнхийдөө яг энэ хэсэг бол тим хэсэг л юм байна. За тэгээд энэ чи Дидье Дрогбагийн төрсөн нутгийн бас 3 бороо байна. Коте д'Ивуар гэдэг нөгөө зааны ясан ирэг гэдэг. Тэгээд ийм 3 залуутай бас ярилцгаар боллоо. Merci. За одоо Франц улс Парис хот юу н ямар хуу байна те? Одоо энд юу хийж амьдарцгааж байна? Ямар ажил хийж байна? C'est pour la vie, c'est bien ou mauvais? La vie à Paris, c'est pas du tout facile. Одоогоор л ер нь Парист бол нөхцөл аим хүнд байгаа. Яа тэгэхээр маш олон юм одоо дөрвөгч хүмүүс байдаг болохоор ажил олоход хэцүү. Яг ингэ бодож байгаас бүх юм бол хэцүү шүү л гэж хэлээд байна. Сөстөөс өөр байна. Тий, өөр. Энд ирээд одоо хэр удаж байгаа юм болоо? Vous habitez 5 жил. 5 жил болж байгаа гинэ. N'est-ce pas? Ceux qui agressent à Château d'Eau, c'est pas des habitants. Merci beaucoup. Merci. Энэ яг ингэж н одоо яг үнэхээр одоо улс эх орноо одоо тэнд амьдралтаа бол хайж явахыг битгих бодорой. Ер нь бол Парис одоо 3 жил бол наран цэхгүй шүү. Гэцүү амьдрын шүү л гэж ер нь бол нэг тийм байдлаар ярьж байна да. Цууга Эйфел тэгээд тэр гой юмнууд бол зүгээр бүгд л юу байдаг. Зүгээр л рекламшуул гэж байгаа байхгүй юу. Яг бодит амьдрал дээр бол 3-аас баггүй жилдээ дээрээс 5-6 жил ч ер нь ингэж ер нь баг хог дээр өсөх боломжтой гэдэг. 2 мянга санал хэлж юм байна. Тийм шүү Санал дээ. байна. Тэгээ манайхаа маш олон гэр бүл бол нийтэд хилтгүүл болохоос ирээд буцаж байгаа тийм ээ. Ингээд тийм тохиолдол бол байд юм лээ шүү. Тэгээ Монголд маш их үр зээл тавьчихсан буцаад харьж чадахгүй. Тэгээд ийм тохиолдол их байдаг юм лээ. Тэгээ анхааруулах зорилгоор хэллээ. Merci. Merci beaucoup. Bon courage. Merci. Яг нөгөө ил бас ингээд ярихыг хүсдэггүй юм билээ л дээ. Тэгээд би бас ингээд энэ Европт одоо 10 гаруй жил амьдарсан нэг ихч бол ингээд видео коллоор бол холбогдоод ингээд яг бодит нөхцөл байдлыг бол хэлж өгөө гэдгсэн юм аа. Тэгээд одоо би ингээд камер эргүүлээд бүгдээрээ видео коллоор яриад явчих юм аа. За сайн байна уу гिच? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. За ихч та нэг өөрийгөө танилцуулаад өгөөрэй. За намайг Акуул ихч Монголд амьдарч байгаа. Их жаргал гэж хүн байна. Ааха. Тийм, Европт 10 жил амьдраад энэ жил 6 сард эх орнуудаа буцаж ирсэн юм дөө. Ааха. За тэгэхээр 25 онд Монголоос гараад 25 онд буцсан. ааха. За тэгэхээр ихчээ одоо нэг ийм юм айгүй их болоод байна. Монголчууд маань юу гэж ойлгоод байна гэхлээр ингээд одоо байр сууцаа зараад ажил төрлөөсөө гараад баахан үр зээл тавиад тэгээд одоо ингээд Европ руу хууль бусаар давж ороод тийм ээ Серб, Босниогоор алхаж малхаж ороод ингээд очичвол ингээд ерөөсөө л Европт очиод сайхан амьдарчин гээд маш олон хүмүүс ингэж нөгөө алдаа гаргаж амьдралаа бас баллаад байгааг би бол айгүй сайн ойлгочоод байна л да. Тэгээд та нэг өөрөө яг Европт байсны хувьд таныг бас зөндөө хүмүүс таньдгийн билээ Европт. Тэр тусмаа Франц, Швейцараар. Тэгээ та маш олон монголчуудаа уулзаж ажиллаж ирсний хувьд та нэг бодит мэдээлэл өгөөч. За харин тий одоо ингээд нөгөө Европ руу гарч ирэхлээр хүний амьдрал сайхан болчих ингээд одоо бол бүр хэцүү болцсон. Яг манайсаа гарч явахад бол арай өөр байсан. Одоо бол цагаач аавна гэдэг цагаач ирүүл эхнээсээ гарч ирэхдээ машин тэргээ зараад байр саваа заавал хөөх явсан залуучууд амьдралаа сайжруулахыг ирж байгаа шүү дээ. Энд ирээд амьдрал нь бол хязгаарч сайжрахгүй. Яагаад гэвэл цагаачд ороод цагаач одоо маш чанга болчихсон. Цагаач одоо 6-7 сар үлгэн салган явж байгаа тэгээд хараад амьдрна. Тэгээд гараад ирсэн улсууд чинь энд ирээд нөгөө зарсан машин байр савныхаа мөнгийг олох гээд өгтлээ зүтгэн тэгвэл хязгаарч олдохгүй асуудал байхгүй. Европт тийм амьдрал байхгүй. Тэгэхээр зэрэг одоо ингээд бүр Серб одоо би ч гэсэн хүн амьтаа алхуулсан туршлага байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь маш их эрсдэлтэй. Тэгээд Европт зүгээр л 6 сар үлгэн салган цагаачийн амьдралаар амьдрал тэгээд бүх юм харлал бүх юм тэгээсээ боломжтой гардаг байхгүй юу Европт бол.
Тэгээд амьдрал нэг цагийн ажил аахар шахар жоолжуул өмхөх хийгээд тэр чинь хаана ч хүрхгүй түрээсийнхээ мөнгөнд өгөхгүй байр савандаа өгөхгүй юунд ч хүрхгүй тэгээ харьяа харж болдгоо элчний амьдрч болдгоо яг л тийм амьдрал хүлээж яддаг байхгүй Европын амьдрал бол яг бүр эртхэн дээр гараад ирсэн улс нь болохоор улсуудын тархийг угаагаад виз чи амар өндөр үнэтэй болсон ч тэгэж ашиглах ч гэсэн аюу хүнтэй болсон. Тэгээд монголчуудыг хулигтаж авчирдаг тал зөндөө бий маш их бий. Тэгэхээр тэр хууртаад Европт очих юм бол ерөөсөө модноос мөнгө түгээд амьдрчин гэсэн бодолтой улсууд ирээд тэгээд Европч балардаг байхгүй. Тэгээд дандаа ерөөсөө буруу зүрх тийшээ халтарч ордог. Тэгээд нөгөө их хэсэгтээ үнэн хэлдэггүй ингээл сайхан амьдарч ийн гэдэг. Тэгэхээр өрнөөс өрний хооронд түрээсийн хооронд л яваад байдаг. Тэгээд за эмэгтэйчүүд нь бол яг нь анх шахар ганцдаг шавцаартуулаад ажил хийгээд байж болох. Таранцд бол хязгаарч ажил олдохгүй их ч юм даа. Тэгээ одоо тэр амьдрал бичиг авах гэж бол түүхэндээ ч байхгүй. Одоо тэр бол байдгүй асуудал байхгүй. Маш хэцүү. Тэгээд яг хуу ганц нэг нь бол сохор азар болоод ганц нэг бичиг авдаг. Тэгэнгүүтээ чи наашаа цаашаа яваад тэгээд нэгнийхээ уруу татаж хүний амьдралыг үрдэг тал аюул байгаад ирнэ дөө. Энэ бол ерөөсөө хөндөх сэдвийн нэг. Одоо тэгээд энэ дээрээ ч гэсэн их чинь яаж игээд гарч ирсэн гэсэн усууд их чинь зөндөө таарж ин тэр болгонд хэлж яваа. За болохгүй шүү. Тийм юм байдгүй шүү гэж л хэлж явж байна. Ойлгол сануулж. Тэгэхээр зөв Европт очиод амьдрал сайхан болно гэд гарахыг бол одоо хүн бүхэнд сануулгах хэрэгтэй байна л да. Тэгээ ерөөсө цагаачийн юмд их итгэдэг, найддаг. Цагаачаар бол хүн юм амжилтанд хүрдэггүй шүү дээ дөө. Тэгэл ерөөсө нааж очиод одоо чи харж байгаа Европт очиод хугацаанд дуусчих хүмүүс авч идээд тэгэл нэг бодлоо үнэн нэг наагч цаашаа нөгөө цагаач үнд чи эмнэлэг домлогоор яваад ч юм олддоггүй байхгүй юу. Тэгэл ерөөсө хугацаанд дууссан хүн сэтгэгчл нааж очиж байгаа шүү дээ дөө. Ер нь бол тэгэхээр зэрэг ерөөсөө тэгж эд хөрөнгөөрөө тоглож хэцгийнхаа сэтгэл санаагаар наадаж битээ Европ руу алхаарай гэж хэлсэн. Сурч боловсроод юм сурах гэж байгаа улсууд бол явж болно. Амьдралыг бол дээшлүүлэх гэж явж болохгүй шүү. Ер нь бол Европт ийм байхгүй юм. Ихчийнх нь бодол бол ийм л байна. За тэгээд баярлалаа ихчээ. Тэгээд маш олон хүмүүс надад бол ингээд энэ зүйлийг бол хэлсэн. Тэгтээ бол ингээд нүрээ ил гаргаад ингээд ярьчих хүн ховор байд юм билээ. Тэгээ манайхан нөгөө амьдралыг ерөөсөө Facebook, Instagram-аар харж байгаа. Яг таны хэлж байгаагаар ингээд одоо цагаачлаад баларцсан хүмүүс мэдээж тэр Европч нь очихоор нэг Эйфелийн цамхгийн урд ч юм уу нэг газар ингээд зургаад аруулдаг. Тэрийгээл хүн поцолдог болохоос ш ямар газар амьдарч байгаа, яаж баларч яваа гэдгээ бол ерөөсөө хүнд ярьдгүй юм билээ. Тэгээд хоёулынгийн энэ ярилцлага бол бас маш олон хүний амьдралд бол тус дэм эрсдлээс бол ингээд хамгаалж байгаамаа. Тэгээд үнэхээр Европын төрлөө бол сурах гэж явд юм уу, аялах гэж явд юм уу, ингэчл явахгүй бол ингээд үнэхээр бол амьдралаа алдчихж байгаа хүмүүс маш олон байх шүү гэдгийг манайхаа ингээд би бас давхар анхааруулж байгаамаа. За тэгээд инх жаргал ихчтэй маш их баярлалаа. Амжилт сайн сайхан бүхний өсөн өрөөё. За баярлалаа. Чамд гисэн баярлалаа. Энэ олон нөгөө алдаж онцгож байгаа монголчуудад сануулга болж бас ийм бичлэг хийж байгаа гэх чинь чамд бас маш их баярлалаа. За одоо ингээд бас дараагийн хүнтэйгээ холбогдсон байна. Ингээд царайгаа бол харуулахыг хүсэхгүй байгаа. Тэгтээ бол ингээд бас олон монголчуудаа энийг анхааруулъя гэдэг ингээд надтай холбогдож байгаа. За миний дөө камера эргүүлчихээрэй царайгаа харуулахгүй гэр. За тэгээд манай хүн бол царайгаа харуулахыг хүсэхгүй байгаа юм. За тэгэхээр би бол Монгол Улсын иргэн одоо дөнгөж 30 гарт яваад эд одоо нөгөө хийж бүтээх насан дээр явж байгаа залуу үеийн нэг төлөөлөл гэж хэлж болно. Тэгээд одоо яг Герман улсад цагаачлаад яг 18 сар болж байгаа юм байна. Тэгээд 18 сарын хугацаанд бол яг мэдээж яг нөгөө бусдтай адилхан буруу ташаал мэдээлэлэр ч юм уу ингээд цагаачлаад очичвол ингээд амьдрал одоо сайхан байна. Тэнд Европт одоо гоё яана гэдэг мэдээллээр л ерөнхийдөө бол наашаа ирсэн. Тэгээд мэдээж төсөөллөөс бас 360 градус шал өөр байсан. Тэгээд одоо ингээд жил 6 сарын хугацаанд бол нөхцөл байдал дээр зүйл баг яг нэг юм хүлээлтийн байдалтай одоо юу ч хийж болохгүй тиймэрхүү нөхцөл байдалтай байна. Тэгээд одоо Герман улсад цагаачлаад 6 сар болоход 3 дахь кемп дээр ирсэн байгаа гэх юм уу? Тэгээд одоо яг энэ бол ингээд манай амьдарч байгаа өрөө. Одоо ингээд ийм коридор энэ одоо ийм сургуулийн заал байхгүй юу? За. Одоо бидний бол нэг спорт заалрах уу ийм том зааланд ингээд
ийм панарин хавтангаар ингээ өрөөнөд хийцэн. 4-3 харьцаатай. Тэгээд ерөөсөө ингээ орохоор нэг ханаас нөгөө ханлуугаа нэг 3 алхам л байгаа. Тэгээд энэ ингээ дээр байхгүй. Тэнгүүд ингээ дээшгээ онгорхоо учраас үдэд бол амар хүүтэй учраас ингээ одоо нэг хүнжлийн даав ингээ задлаад нэг одоо Монгол аргаараа л одоо дулаарч байгаа гэх юм уу. Тэгээ нэг иймэрхүү юм тэн залгаад имжил одоо өвлөө давж ин тэгээд мэдээж энэ нөхцөл байдлыг бол мэдээж энэ цагаатлагынхаа газар зөндөө хийсэн гэхдээ тоодгүй үлдээ. Тэгээ нэг иймэрхүү 4-3 хацаатай ийм өрөөнд л одоо нөхөр хүүхдтэйгээ гуруулаа амьдарч байгаа. Тэгээд одоо би танд яг дээвэргүй өрөө хараалаа. Энэ манай хөрш байгаа. Одоо яг ингээд дээвэр хийхгүй болохоор ийм. Тэгээ одоо энэ дээдлийн энэ гэрэл бол амар хурц. Тэнгүүтээ энэ гэрэл чи өглөө 6 цагт асаад орой 9 цаг хүртэл яг ингээд гэрэлтэйгээ байна. Таанаас ингээд нэгсэн журмаар асаадаг учраас унтрах юмч боломжгүй. Тэгээд яг адилхан ийм 4-3 харьцаатай ийм өрөө. Одоо ингээд ийм заал энэ та. Тэгээд хаяны нөгөө өрөөг харсан шүү дээ. Тэнгүүт хажуудлын өрөөнд унтж байгаа хүний шүдээ хайрах нь хүртэл ингээд яг хажууд зэрэгцээ хөвтөж байгаа юм шиг сонсогддог. Энэ тэгэл одоо 5 тух мөх гэдэг юм бол одоо яригдгүй шүү дээ. Энэ одоо ингээд нэг цэрэг бүүнөрөө хоолоо иддэг заалан тэнгүүд за тэгээд хүнс алга болох дээр бол одоо яриачгүй гомд гаргаад ч тоодгүй. Тэгээд та нар өөрсдөө уучрал биднээс хамаагүй л гэдэг. Гадагшаал гарч ирлээ тэр дундаа Европ руу цагаачвал одоо ингээд амьдрал сайхан болно гэдэг гэр одоо бодлоо шал өөр нөхцөл байдал дээр ингээ ихэд бол нэр үнээр хэцүү. Тэгээ манай монголчууд одоо ингээд орон байраа зараад тэгээ эд хөрөнгөө зараад их л гарчих юм очичвал өстой байр оролцохтой болсон гэдэг энэ болохоор ингээ нойлон тэр бодлоо судгаа. Германд ялангуяа Европт бол тийм байхгүй. Үнээр нөхцөл байдал хэцүү. Тэгээ энэ Европт ч ажил хийхгүй. Хараар ажлын засаг ямар ч боломж байхгүй. Тийм болохоор хамаг эд хөрөнгөө зараад тэгээд ингээд амь насаа эрсдэлд оруулаад тийш ингээд ахлахад яваад ирдэг. Эцсийн дүндээ энд ирээд яг ингээд нэг юм дээрмэлт байгаа амьтан шиг ингээд юу ч хийж болохгүй. Яг иймэрхүү тэгэл орон байранд ингээд жил 2 жилээр ингээд хүлээгээл нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нөө тэрийг хүлээгээд ингээд байж байгаа гэдэг бол маш хэцүү байгаа байхгүй юу? Манай Монгол улс өөрөө ардчилсан улс гэдэг статустай учраас ерөнхийдөө одоо ингээд улс оронд амьдрахад хэцүү байна гэдэг байдлаар цагаачлаад ирэхэд бол хүлээж авахгүй. Яг үнэхээр ингээд цагааж хүсэж байгаа учраас эхний 6 сартаа бол авдгийн тэнгүүтээ шалгаж үзэл мэдээж таныг одоо ингээд авах боломжгүй. Та ингээд өөрөө сайн дураараа нутаг буц эсвэл бид нар ингээд бүчээр буцаана гэдэг хариу авдаг. Тэгэнгүүт манай монголчууд яадаг вэ гэхээр энд чинь ажил олдохгүй хангалттай мөнгө төгөөж чадахгүй нөгөө Монголд үр зээл тавиад ирсэн хүмүүс чинь тэрийгээ дарахын тулд улгаа хийж эхэлдэг. Тэгээ улгаа хийгээд мэдээж буруу гарыг юм хийж байгаа учраас тэгээ хорон оронд бол бүгдээрээ орж байгаа ихнээсээ тэгээл за тэгээл арх дар суух энд бол тэгээд юусэн асуудал яриул зөндөө ер нь бол улгаа монголчууд тэр чигээрэл одоо Монгол буцахаар болсон ч юм уу эсвэл энд ингээд яг 1 жил 2 жил хүлээгээд ингээд амьдсан хүмүүс шууд юу яаж байгаа байхгүй юу? Улгаа хийж байгаа. Өөр энд ямар ч ажил хийх боломж байхгүй хараад солонгост байдаг шиг ажиллаад амьдрал улгаагаар ажил хийгээ авчна гэдэг тийм бол байхгүй. Тэгэхээр улгаа хийдэг эргээд нөгөөт нь мэдээж үйл чадaltaй орон юм чинь хариуцлага хүлээн оронд орно. Тийм л нөхцөл байдал байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээ Монголд байгаа ерөөсөө яг нэг юм бүлэг нөхдүүд одоо ингээ байж байгаа залуу үеийг чиглэлтгүй бүгд ингээ яаж байгаа нь Монголоос явчвал Монголоос гараа явчвал амьдрал сайхан болох гэдэг. Тэгээд тэгж яриад байдаг эцсийн дүндээ хамгийн сайхан орон хүний эх орон тий. Үнэхээр Монголд бол боломж байна. Боломжийг олж хараад амьдрал чадвал нэр ингэж хүний эрхэнд нөгөө нэг жаргахад өөр ихээр зов гэдэг үгийг л одоо ингэ бодит дээр мэдэрч байна. Тэгээ энд ингээд 4-5 жил 10 жил болоод
За ингээ бүр болио гэж хамтраад Монгол руугаа буцлаа гэхэд тэнд ямар ч карьер байхгүй, танил тал байхгүй болсон байдаг тий. Ингээд юусоо яаж чадхаа болчдөг. Тийм болохоор ингээд өөрийнхөө ирээдүйг эрсдэлд оруулж хүний ингээ худлаа үгэнд итгэж даа ялангуяа Европыг зорж явахаар боломж нөхцлөө хараад Монголдоо ингээд сайхан амьдрах юмаа ихтнээс хийж эхэлсэн дээр шүү л гэдгийг одоо анхааруулж хэлмээр. Ааха. За ах нь бол наадахын тал чинь бас ингээ бүрэн санал нийлж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө одоо яг ингээд юу бол 10 20 жилийн өмнө бол Монгол улс үнэхээр бас хүнд байсан байхгүй юу. Тэгээ бид нар багаар сайжирж гин гэдгээ Монгол хүмүүс бид нар өөрсдөө мэддэггүй юм билээ. Одоо ингээд годамжаар дүүрэн заяо гэр оронгүй хүүхдүүд тэгэл зам дээр машин байхгүй, машин бараг харагддаггүй. Тэгэл баахан архинд орцсон одоо үгэнтийн гэж хэлдэг хүмүүс годамжаар дүүрэн ямар ч ажлын байр байхгүй, нэгнийхээ булган малгайг шүүрдэг, нэгнийхээ гэрийг ухдаг, дээрэмддэг ажлын байр байхгүй, ийм улс байсан байхгүй юу. Одоо бол Монгол улс бол ийм цагаачилж гараад балархаас илүүгээр сайхан амьдрах боломж бол байгаа юм. Тэгээ энийгээ ерөөсөө ингээд бид нар олж харж чадахгүй нөгөө сонссон нутаг жаргалтай, суусан нутаг зовлонтой гэдгийн адилаар нэг ийм бол эрсдэл гараад байгааг ойлгож байгаа. Тэгээд танаа гэр бүлд маш их баярлалаа. Бас нөхөр нь яах юм бэ яшиг ярьж мэрэд гээд ингээд бас жоохон дурамчхан байна гэж та хэлж шээ штэ. Тэгээд ингээд ямар ч үс ингээд зөвлөлдөө тоо хоёр маань ингээд бас монголчуудаа мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Тэгээд Монгол их орондоо уулзцгаая. Маш их баярлалаа. За тэгээд монголчууд минь одоо Европтой бол мэдээж одоо 20 жилийн өмнө 30 жилийн өмнө тий ингээд одоо гарч ирээд тий одоо 2 3 дахь үеийн ингээд хүүхдүүд нь ачцэн ч юм уу одоо энд ингээд яг иргэншил авцсан яг энэ улсынхаа иргэчиг бас ингээд ийм бас сайхан амьдарч байгаа ийм тохиолдол бол бас зөндөө байгаа. Миний яг хэлээд байгаа гол мессеж нь яг одоо бол Европ үнэхээр тийм биш болсон. Цагаачлалын бодлого нь шал одоо өөр хүнд хэцүү болсон. Одоо энэ бүх улс орнууд таад олон улсын мэдээ харуул төсвүүдээ танжин тийм ээ. Энд одоо энэ маш олон улсын цагаачид ирээд энэ чинь маш олон асуудлууд тарьж байгаа. Тэгээ тэрнээс болоод ингээд ерөөсө тэр бодлого бол ингээд ээлгүй болсон. Тэгээ магадгүй яг энэ бичлэг орсны дараа маш олон хүмүүс надад дургуутсаж магадгүй л дээ одоо бас энэ чи би бол сайхан амьдарч байгаа хүмүүс байгааг сая хэллээ шүү дээ. Маш олон жилийн өмнө ирсэн. Тэгээд тэглээгээд одоо би ингээд янз бүрийн муу муухай комент юмнаас айж ингээд ийм бодит үнэн зүйлийг бол ингээд нуугаад ингээд те зүгээр сайхан нэг музей сүм хийсэл ямар гоё юм бэ гэд ингээд би үнэхээр явж чадахгүй нэ. Миний ингээд бүр энийг бүр яах ирснээсээ хойш Европт би 8 сард ингээд маш олон хүнээс ингээд сонсоодаач тэр хэд маань камерт ярьдаггүй байсан учраас татгалзаад байсан учраас би ингээд хэлж ингээд хэлэхээр бол угаасаа хүлээж авахгүй мөлий л дээ. Тийм учраас би сая бүр ингээд 2 дахь удаа Европт ирэхдээ ингээд зорж бол хэллээ. Тэгээд бол Европт сайхан амьдарч байгаа бас монголчууд маань байгаа. Тэгээд тэр хэд маань битгий урлаарай. Та хэд маань бол үнэхээр мэдж байгаа. Яг одоо бол цагаачилж энд ирээд баларна гэдгийг бол мэдж байгаа учраас бас ойлгож хүлээж авна гэж бодож байна. За тэгээд Парис хот маань бол сайхан юм үнэхээр зөндөө ингээд дид бүтэц сайхан хөгжсөн. Ингээд сайхан гүйлтийн зам мам иргэдэн сайхан гүйдэг, эрүүл мэндэд анхаардаг тийм ээ. Цэвэрхэн сайхан ийм одоо газар зөндөө байгаа. За тэгээ миний яг энэ урд одоо харагдаж байгаа энэ том одоо музей бол нөгөө Алдарт Луврын музей тийм ээ. Одоо дэлхийн бүх гайхалтай өв соёл бол яг энэ музейд байгаа. Тэгээд би одоо энэ зогсоол ингээд тэдэн он гэсэн гэж орчин цагт юм хөгжсөн үед бол яриад байх шаардлагагүй. Та бүхэн игүүнээ AI апа гар утсан дээрээ татаал ингээд Луврын музей гэж юу юм бэ? Яг юу байдг юм бэ? Хэдэн онд яасан хийсэн гэл бүгдийг асуугаад мэдээлэл авчих учраас би бол тайлбарлаж яриад байх шаардлага байхгүй. За энд одоо ингээд нөгөө хүүхэд байхад нэг хар орон дээр байдаг байсан шариг ийшээ орлоо, тийшээ орлоо. Шариг хаашаа орсон бэ гэх тийм ээ. Ингээд юу яадаг? Таадаг тийм. Ийм юу байна. Тэгээд 50 еврогоор хийх юм байна л да. Тэгээд шариг хаашаа орсныг таах юм бол 50 евро гэд тэгж байгаа. Тэгээд за энэ бол манайхаа Лувр заяа Луврын музейг яж удах Лувр. Яагаад гэхэлэр эн чинь ингээд энд зогсож байгаа бүх хүмүүс нэг тал байдаг. Бүгд нэг тал. Тэгээ бүгд нэг тал. Тэгээ худлаа ингээд хувилдаад за ингэж бол залилын хийдэг юм юу вэ? Одоо эхлээд өөрөө мөнгө өгч байгаа манай хүнд.
өөрийнхөө мөнгийг өгөөд тэгээд таалгуулна эхлээд зөв таа. Тэнгүүд хүн өөрийнхөө дараа нь яг үндсэн мөнгөө гаргаж ирээд тоглонгууд таахгүй ялагддаг. Окей, no problem. Yeah. За тийм нэг талаагаас энэ нэг тоглогч биш те. Зураг авахгүй шүү өнтер гэж байгаа байхгүй. За тэгээд Луврын музейгээ сайхан тойроод ингээд хараад ингээд явж яхаар дахиад бас энд нэг юм мах ирээд барьчиж одоо эн чинь хүн амьдэрдэг гэсэн үг. Тэгэл нэг хэсэгтэй нэг хөөгөл явуулдаг юм шиг байгаа юм тий. Тэгэл буцаж ирээл махна бариа буучдаг. За тэгээ монголчуудаа бүгдээр энэ жуулчлал шиг ирж аялдаг л одоо улс болцгоё. За тэгээд бас Парис хотын бас нэг сайхан зүйлийг танилцуулъя. Тэд бүтц бол маш сайн хөгжсөн. За метро явна, такси явна, автобус явна, трам явна, галт хэрэг явна тийм ээ. Дээр нь одоо энэ ингээд харуул та бүхэн кабель кар байгааз бүгдээрээ бол мэдээж мэднэлтэй кабель карыг. Гэтэ ер нь бол өмнө нь харж ирсэн кабель карууд бол зөвхөн нөгөө аялал жуулчлалын зориулалттай байдаг шүү дээ. Ингээд Сингапур, Вьетнам, Хятад, Фокок гэл тийм ээ. Энэ болохоор дөнгөж сая одоо намайг яг 13 буюу одоогоос ингээд 4 хоногийн өмнө нээлттэй хийсэн. Энэ бол аялал жуулчлалын ямар нэгэн кабель кар огтхонч биш. Энэ хотын төвчрлийг шийдэх зориулалтаар ийм кабель кар тээвэр хийсэн байгаамаа. За энэхүү ингээд зөвхөн бодог нь ханхалсан дөнгөж ашиглалтанд ороод 3 хонжоогоо за ийм нийтийн тээвэрт сууж байна. За тэгээд Франц улсад маань бол Диснейленд байгаа. За тэгээд эрүүл мэнд тийм ээ нийгмийн даатгал. За тэгээд эдийн засаг энэ төр бол одоо маш хүчтэй тийм ээ. Одоо мэдээж бас сайхан цэвэрхэн байгаль, альпийн нуруу байгаа тийм ээ. За гих мэтлэн бол ингээд сайхан зүйл бол зөндөө байдаг. Үлгэр жишээ авах маш их зүйлтэй бас ийм сайхуулсан байгаамаа. За тэгээд мэдээж Парисын маань бас сайхан газар, сайхан юм зөндөө. За энэ хэсгийг ингээд таад харуул Европт байгаа биш юм шиг бас нэг ийм гоё орчин байгааз. За энэ бол ингээд La Défense гэдэг хотын нэлээд зах руу одоо ийм бас ийм орчин үеийн модерн тийм ээ бас ийм хорооллыг үүсгэсэн байгаа. Гэхдээ энэ ерөөсөө том биш ээ. Ер нь энэ эргэн тойрны ингээд болоо тэр хамгийн цаана одоо тэр сүүлчийн барилга нь бол харагдаж байгаа. Тэгээд ийм гоё бас ийм орчин үеийн хэсэг байна. За тэгээд бол ерөнхийдөө ингээд Франц улс маань бол маш олон бидний мэддэг одоо нөгөө том дэлхийн брэндүүд байдаг шүү дээ. Үнэтэй тэр одоо брэндүүд байдаг. За мөн дээр нь бол ингээд үйлдвэржил тийм ээ эдийн засаг нь ингээд маш олон төрлөөр ингэж төрөлжиж мөнгө олдог. Тэгээ монголчууд бидний бас сүүлд хамгийн сайн мэддэг болсноор нөгөө Франц Монгол хоёр ч нь уран ашиглах гэрээ байгуулсан тийм ээ. Тэгээ би энэ дээр зүгээр нэг юм тайлбарлах гэсэн. Монголыг тойрсон 3 улс байна. Хятад, Орос, Казахстан. Тэгээ та бүхэн интернетээс хайгаарай. Хамгийн том уран олборлагч эхний 5 улсын 3-т нь 3 улсад нь манай 3 хөрш оршдог. Хятад, Казахстан, Орос 3. За тэгээд ингээд ботхолоор дэлгүүрээр төсөөлвөл саяны энэ 3 уран гэдэг нэртэй дэлгүүр байлаа. Орос, Хятад, тийм ээ, Казахстан 3. Уран гэдэг дэлгүүр уран олборладаг. 4 дахь яг дэлгүүр нээгдэх гэхэд Францтай нийлээд гэхэд аль дэлгүүр дургуутсах вэ гэхээр та бүхэн ингээд дотроо бодоорой. Тэгээ монголчууд минь бүгдээрээ одоо нэг жоохон ингээд ямыг ухаж төнхөж хардаг энэ дэлхийн нийтээр болж байгаа бүх юмыг хараад ингээд ийм учраас бол тэр 8 хөлтөө ишиг хураг тийм ээ бүгдээрээ энэ хар шилээ тайлж авч жагаад харааны шил зүгээд юмд шинжлэх ухаан бодитоогоор хандаж сурья. Тэгээд миний одоо хувь хүний байр суурь энэ урааныг нэг яралтай Монгол улсад ашиглаасаа гэж боддог. Тэгээд ер нь бол гацаагаа зогсоож байгаа юм шиг билээ. Маш харамсалтай. Тэгээд сайхан Монгол орн минь эх орн минь мандан цэцэглэн манднаа гэдэг удаа үгээр энэхүү влог өндөрлөе. За мөн тэгээд өөнөөдөө маш их баярлалаа. Тэгээд Франц улсад одоо намайг ингээд дагуулж явсан, Парис хотоор явсан. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд Монголд очиод уулзцаая. За баяртай манайхаа.